Одоо бид сурвалжлах хэсэгтэйгээ холбогдох гэж байна. Манай сурвалжлах хэсгийнхэн Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Улаанбаатар хотноо одоо зүүн өмнөд Азийн орнуудын хараагүйчүүдийн холбооны олон улсын хурал болж байгаа юм. Манай сэтгүүлч Үүлэн Солонго сурвалжлагаар ажиллаж байгаа. Үүлэн Солонготой холбогдъё. Тэгэхээр яг одоо Holiday-ийн зочид буудлын хурлын танхимд 17 орны 180 гаруй харааны бэрхшээлтэй иргэдийн асуудал тэдний өмнө тулгамдж байгаа олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой цаашдаас одоо харилцан бие биендээ хэрхэн туршлага солилцох энэ сэдвийн хүрээнд хуралдаж байна. Тэгэхээр яг миний ард гэхэд жишээ 180 гаруй төлөөлөл Шинзланд, Солонгос улс, Америкийн нэгдсэн улс гэх дэлхийн олон орны төлөөлөл ирж бас монголчуудад харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэл тэдний өмнө одоо хөдөлмөр эрхлэх боломжууд ямар байгаа энэ сэдвээс харилцан туршлага солилцож байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн нэгдсэн үндэсний байгууллагын одоо конвенцийг бол 2008 онд улсын хурал бол баталсан байдаг юм а. Тэгэхээр өнөөдөр тэдний өмнө эрхлэгт нь одоо тодорхой хэмжээний зээл тусламжаас хангалтгүй байдаг. Цаашдаас энэ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бол байна гэдгийг манай Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөллөд хөндөж байгаа юм. Ингээд үзэгч та бүхэнд тэдний байр суурийг хүргье. Насанд хүрсэн хараагүй иргэд бас хөдөлмөр одоо тэр нь бол бодиттой тийм дэмжлэг төрөөс бол хэрэгтэй байгаа. Яг одоодрын нөхцөл байдал ямар байгаа вэ? Ер нь гадны орнуудад ялангуяа массаж хийдэг энэ чиглэлээрээс хэмжээний дэмжлэг үзүүлэх юм биш. Өнөөдөр манад ямар байгаа юм бол? Манай Монголын хараагүйчүүд бол бас нэг үе бодоход бол одоо яг массажийн чиглэлээр энэ төр бол төрөөс нэг дэмжлэгээр бас үйл ажиллагаа явуулаад маш олон хүмүүс бол төгсөөд ажилтаа байж байгаа. Гэхдээ одоо бол яг төрийн зүгээс бол биднэрт бол хараагүй хөдөлмөр эрхлэх юм одоо тал нийлэн бас бодиттой дэмжлэг хэрэгтэй байгаа юм шиг харагдаж байна. Бусад гадны орнууд бол одоо ямар байгааг л өнөөдөр яг бидний энэ шуулга уулзсан дээр сууснараа мэдэх байх гэж бодож байна. Ер нь яг албал гэх юм бол жишээ нь зүгээр хараагүй хүмүүрөө хуваарь бизнес эрхлэх ч юм уу яг массажийн үйл ажиллагааг дангаараа эрхлээд явхад ч юм уу тийм ээ төрийн зүгээс одоо түрээс тэгэл тэр бол яг бодиттой тийм зохицуулалтууд бодлогын хэмжээний зохицуулалтууд бол хэрэгтэй байгаа. Жишээ нь одоо зүгээр хуваарь одоо өрхөөрөө үйлдвэрлэл эрхэлдэг хүн байлаа гэх тухайн тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр төрөөс яг бодиттой борлуулалтын тал дээр арга хэмжээ авдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байвал хэрэгтэй. Зүйл өнөөдөр алга үү? Одоо бол байхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлуулсан хуулийн этгээд тодорхой хэмжээний урамшуул авдаг шүү дээ. Та юм уу таны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулсан тохиолдолд урамшуул бас ажилуулаагүй тохиолдолд одоо нөгөө нөхөн төлбөрийг одоо засаг төлдөг шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд нэг боддог юм юу гэхээр зүгээр аль болох ажилуулахыг ирмэлээсэй гэж боддог. Түүнээс зүгээр бид нар төлбөрөө төлж байгаа шүү дээ гэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажилуулахгүй байх биш тий. Аль болох ажилуулахыг ирмэлзэх хэрэг ажилуулахгүй бол маш их хэмжээний төлбөр төлдөг байвал хөгжимшээлтэй иргэн ажилд ороход бол илүү бас хүртээмжтэй юм шиг санагцсан. Тэгвэл өнөөдрийн Аз нохын талаан энэ чуулганыг Монгол улсад зохион байгуулж байгаа нэг чухал нь энэ хүмүүсээс бид нэр тухайн улс орнууд энэ асуудлаа яаж шийдэж байгаа гэдгийг суралцах гэдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ чуулганы үеэр одоо Японоос яг энэ харааны бэрхшээлийн талаар хөдөлмөрхлийн дээр судалгаа хийсэн хүн ч гэдэг юм уу те яг одоо энэ чиглэлээр нөгөө маш ойрын туршлагатай олон хараагүй хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа одоо Шинэ Зеланд, Америк, Канада те за тэгээд энэ Азийн орнуудаас Япон, Солонгос гэд маш олон хүмүүсийг энэ юун дээр санал бодлоо солилцсон. Тэгэхээр Монгол улсын хувьд аваад үзвэл хараагүй хүмүүс маань өнөөдөр одоо нэг 4.6% ажил эрхэлж байгаа. Гол ажлын байр нь өнөөдөр нөгөө массаж байгаа шүү дээ. Тэгээд бусдын үлдэх хүмүүс нөгөө хараагүйчдийн сургууль, хараагүйчдийн үйлдвэр, хараагүйчдийн холбоог л нэг хараагүй хүмүүсийн л хүрээнд л ажиллаад байна л та. Тэгэхээр бид нар энэ жишээд массажийг хөгжүүлэхдээ одоо Япон, Солонгосын туршлагаар хөгжүүлж байна. Тэгэхээр одоо бид нар энэ хамтын ажиллагааны үр дүнд юу сураад байна гэхээр нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүс мэдээлэл технологи маш их хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар компьютер бусдын адил мэдээлэл авах боломж нэгдсэн болохоор маш олон төрлийн ажлуудыг бусдаас оронд хийж байна. Одоо нөгөө нэг янз бүрийн зүйлийг нөгөө компьютер, интернетээр суурлаад одоо ажлууд хийж байна л да. Одоо нэг нь ихэл нөгөө call center мэдээлэл зөвлөгөө өгөх, за янз бүрийн нөгөө телемаркетинг гэдэг юм уу, утсаар зар сурталчилгаа худалдаа намын ихтэй, за янз бүрийн зөвлөгөө өгөх ажлуудыг маш сайн хийж байна. Тэгэхээр одоо энэ ажлуудыг цаашаад Монгол улсад оруулж ирэх гээд бид нар бусад улс орны туршлага дээр ажиллаж байгаа. Хамгийн анхны 2 хараагүй нь хөдөлмөрийн хамгааллын дэр гэдэг нийгмийн даатгалын ерхий газар иргэдэд мэдээлэл зөвлөгөө үзүүлэх төр дээр ингээ ажлуудад эхэлсэн. Тэр чинь компьютер дээр ажиллаж байгаа болохоор юмаа тэмдэглээд мэдээлэл өгчөж байгаа. Их дажгүй сайн ажиллаж байгаа. Тийм тэгэхээр ингээд цаатаа их юм хийх гэж зорж байна. Дэлхийн хараагүйчүүдийн
Аз намхан долоон бүсийн чуулган Монгол улсуудад зохион байгуулагдав. Нийтдээ 17 орны 100 гаруй төлөөлөгчид оролцож байгаа. За энэ хурлаар бид Монгол улсад хараагчдын хэрхэг хамгаалах талаар хийж ажлын талаар бас мэдээлэл өгч мөн дэлхийн болоод Аз нам долоон бүсийн холбооноос одоо хийж байгаа ажлыг сурчлага одоо судалж сан солилцож байгаа юм одоо өргөн арга хэмжээ зохион байгуулагдж байна. За ер нь хараагүй иргэдийн үнд тулгамж байгаа олон асуудлууд бий. За тэдгээрийн нэг нь бол энэ иргэдэд олгож байгаа тэтгэвчтэй холбоотой асуудлыг бас амжиргааны төвшөнтэй уялдвал нэмэгдүүлэх асуудлууд байна. Бид одоо 19 оны төсвийн төслийг их хурд өргөн барих гэж энэ хүрээнд хуулийн дэвшилт оруулах хуулийн төсөл хамтны өргөн барина. Ингэх юм бол ингэ чадвал бас эх оноос ихтэй халамжийн тэтгэврийг амжиргааны төвшөнтэй тэнцүү хэмжээр нэмэгдүүлдэг юм одоо орчим бүрдүүлэхээр бол гэж бол үзчихээ. За хоёр дахь асуудал нь өөрөө ч асууж байгаа нь ер нь өвчтөлийн бэрхшээлт дээр тэрэн дотор нь хараагүй иргэдийн хөдөлмөрлөлтийг одоо дэмжих өөрсдөө ажлын байр ажил хөдөлмөрлөлт орлогоо одоо бас нэмэгдүүлэх юм одоо боломжийг нь авч үзэх заашгүй шаардлага. За нэг бол ихэд жижиг дунд үйлдвэрийн сангаас хөдөлмөрлөлтийн эдийн сангаас жижиг дунд эрхлэлтэй холбоотойгоор ажлын байр биелэх холбоотойгоор жижиг зээл бол олгож байгаа. Эдгээр жижиг зээлүүд дандаа одоо цахим хэлбэр шилжсэн цахим тендер одоо хэлбэр үзэж байгаа. Ийм цахим тендерт хэлбэр явж байгаа тендер төгсгийн бэрхшээлт иргэдмэн ялангуяа хараагүй иргэд энгийн хэрэгчтэй тэнцүү хэмжээнд одоо бас оролцож өсөлдөх юм маш их одоо хязгаарлалт байна. За чуулганд оролцож байгаа хараагүй иргэд бас өөрсдийнхөө сайн туршлагыг хуваалцахаас гадна цаашдаа хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг энэ чиглэлээс хандуулж байна. Үзэгч та бүхэнд бид энэ тухай мэдээллийг цагийн урд мэдээллийн хөтөлбөртөө гадны төлөөллүүдийн байр суурьтай сайн туршлага жишээтэй хүрэх болно. За ер нь гадны улс орнуудыг ажиглахад Солонгос, Филиппин зэрэг улс орнуудад бол харааны бэрхшээлтэй иргэд бол дийлэнх нь одоо массажны газар ажилуулдаг. За массажинд бол ажилуулахтнаас төрөөс нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлгээ гэдэг ийм мэдээллийг өгч байгаа юм а. За мөн дээр нь техник технологийн хөгжлийг дагаад бас шинжлэх ухаан технологийн салбартаас харааны бэрхшээлтэй иргэд бол одоо хүч үзэж байна. Энд нь ч гэсэн тодорхой дэмжлэг байгаа юм а гэсэн ийм байр суурийг илэрхийлж байна. Монголын мэдээлэл виз үзэгч тавханд мэдээллийг дамжууллаа. Баярлалаа. Үүлэн Солонго бидэнтэй шууд холбогдож дэлхийн хараагүйчүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн чуулган Holiday Inn зочид буудалд болж байгаа үйл явдлыг товчхон танилцуул зочинтой ярилцлаа. Одоо хангар цэцүүдэд нэвтрүүлэгч Бямб цогт яг энэ чиглэлээр зочин урьсан байна. Бямб цогтой зочинтойгоо ярилцах нь. Баярлалаа. За Монголын хараагуучуудын одоо үндэсний холбооны нөхөн зэрэг сургалтын төвийн захирал Дэлгэрмаатай ярилцах гэж байна. За сайн байна уу? За сайн байна уу? Телевиз үзэгчдээ өнөөдрийн мэнд хүргэе. За энэ цаг мөчид дэлхийн хараагуучдын холбооны Аз намханлаг бүс нутгийн одоо чуулга уулзалт болж байна тийм ээ? Тийм өнөөдөр бол Аз намханлаг бүс нутгийн чуулга уулзалт Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа. Манай энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоос ер нь дэлхийн энэ хараагуучдын холбоонд хэдэн гишүүнээр ирсэн бэ? Монголын хараагуучдын үндэсний холбоо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ууган төрийн бүс байгууллага Монгол улстай. Тэгээ 1980 онд дэлхийн хараагуучдын холбоонд нийлсэн. За тэгээд ер нь бол 2000 оноос нэлээ манай үйл ажиллагаа идэвхтэй болсон. Тэгээ үйл ажиллагаагаа таниулж чадсан төр засагтаас олон талд одоо нөлөөлөл үзүүлж дэлхийн хараагуучдын үндэсний холбооны хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлж байсны үр дүнд манай холбооны ерөнхийлөгч тухайн одоо дэлхийн хараагуучдын холбооны удирдах зөвлөлийн шинээр бас ажиллах ийм боломжтой бас болсон. Дэлхийн хараагуучдын холбоотой бол 253 улс их оронтойгоо нэг зорилготой ажиллаж байгаа. Монгол улсад болж байгаа дэлхийн хараагуучдын холбооны Аз намханлаг бүс нутгийн чуулга уулзалтын гол одоо онцлог зорилго юу вэ? За энэ уулзалтын гол зорилго нь бол энэ уулзалтанд бол дэлхийн хараагуучдын холбооны ерөнхийлөгч мөн Аз намханлаг бүс нутгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, албаны бусад хүмүүс ирсэн байгаа. Мөн дэлхийн хараагуучдын холбоонд тусалдаг донор байгууллагын төлөөллүүд бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ өнөөдрийн энэ хурлаар бол хараагүй хүмүүс зориулсан одоо хүртээмжтэй нөхөн сэргээлт гэж юу юм бэ? Тэр нөхөн сэргээлтийг явуулснаар хараагүй хүмүүс хэрхэн яаж нийгмийн баялагийг бүтээдэг болох юм бэ? Мөн хүртээмжтэй хэвлэл мэдээлэл тухайлбал одоо сайт, сонин гэх мэт энэ хэвлэл мэдээллүүд бол хараагүй иргэдэд төдийлөн хүртээмжтэй байдгүй. За бас телевиз ч гэсэндээ тийм одоо
тэр босж байгаа одоо мэдээллүүд бол тийм хүртээмжтэй байдгүй. Тэрийг бид нэр одоо хамтдаа яаж хүртээмжтэй байлгахад одоо нөлөөлөх юм бэ? Холбогдох байгууллагуудад нь тий. За мөн хараагүй эрдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрэгжүүл одоо хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжихэд бид нар юу хийж анхаарах юм? Ерөнхий боловсролд одоо юу хийж анхаарахыг, мэрэгжил ихтэй сургуульд мэрэгж эзэмшүүлэхэд яаж анхаарах юм бэ гэдэг тал дээр төр засагтайгаа яаж уялдаж холбогдож ажиллаж ийсэн гэдэг талаар туршлага солилцох ийм бас боломж бүрдэж байгаа. Мөн шинээр одоо нэвтрүүлэх бие биенээсээ одоо шин санаачлагыг одоо авах ийм боломж бүрдэж байгаа. Өчигдөр хэлсэн уралдай. Тий, өчигдөр эмэгтэйчүүдийн форум зохион байгуулагдсан. Өнөөдөр бол одоо үндсэн хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа. Тэгээ энэ хуралдаанд бас төр засгийнхан маань хүрэлцэн ирсэн. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд Чин зориг, за нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн бодлого зохицуулалт, бодлогын газрын дарга, одоо тунгалаг тамир гэх мэтчлэн одоо төр засгийн төлөөллүүд бол анхаарал хандуулж оролцож байгаа. Энэ бол бас хаагүй иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ Монгол улс дэмжиж байгаагийн одоо сайхан жишээ юм а гэдгийг хэлэхэд хатаа байна. Таавал нөхөн сэргээх сургалтын төвийн захирлын хувьд бол ер нь нөхөн сэргээх гэж юу хэлж байна та тухайг тодруулах уу? Хараагүй иргэдийн алдагдсан боломжийг одоо яаж нөхөх юм бэ? Тухайн хүн хараагүй төрсөн цагаас хойш хараагүй байх юм бол тэр хүмүүс одоо нийгмийн амьдралд яаж оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм бэ? Одоо хүмүүс хараад аливаа зүйлийнхаа 90% сурдаг гэж ийм эрдэмтдийн нотлогоо байдаг. Тэгтэл төрөлхийн хараагүй хүмүүст одоо яаж аливаа зүйлийг мэдрүүлж, тэмдрүүлж, одоо өнөрлүүлж бүх эрхтний тусламжтайгаар яг одоо адилхан мэдээллээр хангах юм бэ? За мөн шинээр хараагүй болсон хүмүүст одоо урдынх амьдралд одоо яаж эргэж оролцох юм бэ? Гэхдээ хараагаа ашиглахгүйгээр бусад эрхтнийхээ тусламжтайгаар яаж одоо аливаа зүйлийг хийж сурж нийгмийн баялаг бүтээгч болох юм гэдэг талаас нь одоо эхлэл суурийн тавьдаг ийм төв байгаа. Нэг үед бол манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд за хараагүй улсууд бол төрийн болоод бас төрийн бус байгууллагуудад за хувийн хөвшилтөл ажиллаад эхэлжлээ тий. Тий, одоо бол бас ажиллаж эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн агентлаг байгуулагдаж байна. Шинээр одоо засгийн газрын зүгээс бол одоо агентлаг байгуулагдаар болсон тий. Тий. Гэх мэтчлэнгээр бол манай хараагүй иргэд бас өөрсдөө дуу хоолойгоо нэлийн хүчтэй өргөж төр засгийнхан бас биднийг маш сайн сонсдгийн үр дүнд одоо уялдаа холбоо нь бол энэ одоо шин байгууллагууд хүмүүс шинээр ажлын байртаа болж байгаа ийм сайхан жишээн дээр илэрч гарч байгаа гэж бодож байна. Тэгээ өшөө бас хийх ажлууд бол бидний өмнө бол байгаа. Чуулга уулзалтаас одоо хамгийн ихний үр дүн харагдж байна. Ер нь бол харагдаж байна. Бид нар бол одоо ингээд Дэлхийн хараагчдын холбооны ерөнхийлөгч Фред Шрайдер гэдэг хүний илтгэлийг өнөөдөр сонслоо. Тэгээ тэр илтгэл дээр одоо маш олон чухал зүйлийг ярьж байна. Энд дээр юу ярьсан бэ гэхээр Braille ном хэвлэх, Braille одоо төхөөрөмж гэдэг бол маш их өндөр өртөгтэй байдаг. Тэрийг хамтдаа яаж багасгах вэ? Мэдээж зүгээр хараагүй хүмүүс ингээл одоо та нар хэвлэх ёстой, та нар дэмжих ёстой гэдэг хүмүүсээс гуйгаад байдаг хүмүүс биш. Тэгэхээр бидний оролцоо юу байх юм бэ? Гэхдээ мэдээж энэ Braille одоо хэрэгслүүдээ бол бүгдээрээ ашиглана. Гэхдээ бид нар яаж хямд үнэтэй, хямд одоо зардалтай зүйлийг ашиглаж одоо дэлхийд бусад хүмүүстэй бас хувь нэмрээ оруулах бай, татвар төлөгчдийнхээ бусад хүмүүсийнхээ мөнгийг бас яаж хэмжих вэ гэдэг талаас ч гэсэн одоо дэлхийн хэмжээнд бас яригдж байгаа юм байна. Тэгээ Монгол улс энд бас анхаарлаа хандуулж ажиллах ёстой юм байна. Гэрчлэнгээр энэ олон сайхан одоо жишээнүүдийг бол авч ярьж байна л да. Энэ Braille номоо манайх өөрсдөө хэвлждэг үү? Өөрсдөө хэвлэх үйлдвэртэй юу? Тий, өөрсдөө хэвлдэг болсон. 1964 оноос 2004 он хүртэл Монгол улс Braille ном хэвлэх төвгүй байсан. За тэгээд 2004 оноос хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны одоо дэмжлэгтэйгээр Braille ном хэвлэх төв маань байгуулагдсан. Тэгээд олон улсын сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Braille ном хэвлэх төв маань бол одоо хүчин чадлаа улам бүр өргөсгөж ажиллаж байгаа. Одоо бол Braille-аар 3D принтерээр хөгжлөн одоо Braille болон ярьдаг ном хэвлэж мөн сул хараатай хүмүүс зориул томруулсан хэвлэлээр бид нар одоо хэвлэл мэдээллийг хүртээмжтэй хүргэж байгаа. Зөв. Юу нөхөн сэргээхийн сургалтын төвд бол нэлээд олон хүмүүс хамрагдана биз? Ер нь бол одоо ингээд хараагүй болоод хаана хандхаар идэхгүй байгаа хүмүүс эхлээд нөхөн сэргээх сургалтын төв дээр ирж уулзаж тэгээд бид нар одоо зөвлөгөө холбогдох одоо сургалт явуулсны үр дүнд дараа нь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв бусад одоо хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр массажийн төв гэдэг энэ төвүүдээр ажиллах сурах ийм боломжтой болж эхэлдэг.
За бүс нутгийн чуулга улсад маань хэдэн хоног үргэлжлэх вэ? Бүс нутгийн чуулга уулзалт бол 3 өдрийн хугацаанд явагдана. Онцлог нь бол одоо Монголд анх удаа болж байгаа Тийм, шүү дээ. Монголд анх удаа Монголын хараагчдын үндэсний холбооны 40 жилийн энэ босгон дээр энэ болж байгаа болохоор одоо түүхэн чухал үйл явдлаа гэж үзэж байгаа. Манай холбооны зүгээс ч тэр төрс газч тэр бас дэмжлэг тусалцаа үзүүлж байна тийм ээ. Тийм. Ач холбогдлын хүнд тавьж байна тийм. За баярлалаа. Энэ удаагийн зочноор Монголын хараагчдын үндэсний холбооны нөхөн сэргээх сургалтын төвийн захирал Дэлгэр Матай ярилцлаа. За баярлалаа. Хангаар төстүүдэд ажилласан бям цогцод баярлалаа. Одоо үзэгчид та бүхэндээ өнөөдөр болж байгаа болоод болох үйл явдлуудыг танилцуулъя. Гадаад харилцааны